Шинэ чанараа сонгох гинэ. Энэ статус цонх наймаа зүгээр орхихгүй юм аа. Хитрхи хачин зэ сонгохдохгүй гэж найдаа гээл цонхон дээрээ товшоход гялалцсан рулет эргэж байгаа зогсоход олж авсан шинэ чанар нь дээд зэрэглэлийн нойр бол өгсөн хүн зориулагдсан гэсэн утгатай чадвар гараад ирвээ. Энэ нь яадаг вэ гэхээр идэвхжүүлсэн үед унтахгүй байсан ч огт ядарсан санагдуулахгүй. Мөн энэ чадвар маань шөнийн 12 цагаас өглөөний 4 цагийн хооронд 1-7 хоног хэрэглэгдээл алга болох ганц удаагийн чадвар. Тайлбарыг нь уншаад тохиромжтой үед нь хэрэглэхээс гээл статус цонхоо хартал үзүүлбэр үзүүлж даалгавар биелүүлж 1 оноо аваад мөн идэвхжээгүй байсан бүжгийн статны идэвхжээд дэ үнэлгээтэй болчихсон байв. Тэгж байтал хөтлөгч 22 дугаар байрын паг мөндөө оролцогч урд гарч ярина уу гэж дуудлагыг сонсоод очиж дууны ахисан төвшин бүжгийн анхан шатны тэмдэгээ авав. Энэ нь оролцогч болгоныг чадвараар нь ангилж тухайн төвшингөөр нь ангид хувааж байгаа юм. Жишээ нь бүжиг сайн хэрнээ дуу нь муу бол бүжгийн ахисан дууны анхан шатны ангид хуваарлагдана. Бүх оролцогч тэмдэг авсан юм уу гэсэн ямар тэмдэг аваагүй оролцогчид бас байв. Тэд нар бүжиг дууны айлнаар нь үнэлэгдэх хэмжээний чадвар үзүүлээгүй гэсэн үг. Энэ ангийг онлайнд хүмүүс хогийн анги гэж нэрлэдэг гэнэ. Мөн бол Евролоос эхлээд дараа нь сайжрах нь дундаж байдлаас эхэлснээс дээр гэж бодож байгаа юм. Даанч одоогийн тэдний толгойд ийм эерэг сэтгэлгээ байна гэж үү? Бүгд л айс сандарж байх ёсгүй газараа байгаа юм шиг санагдаж байгаа байлгүй. Тэгсэн ямар ч тэмдэг аваагүй оролцогчид донд ECG гэсэн нэртэй оролцогч байж байв. Өмнөх хэсэгт манай хүний хажууд сууж байсан оролцогчийг бас ECG гэдэг байсан да. Тэгээ мөндөө тэр оролцогчийг ирээдүйд мансууруулах бодисны сэжигтэн болсон гэд ойртохгүйгээд байсан чинь ECG гэдэг нэртэй 2 оролцогч байж байлаа хөө. Аль нь тэр хэргийн сэжигтэн болсныг нь мэдэхгүй. Мөндөө болохоор зүгээр л нэрийг нь сансан болохоос царайг нь харж байгаагүй. Тэгээд ямар ч байсан хоёуланг нь одооноос сайн ажиглаж байхаар шийднэ. Одооноос энэ тэмдэг аваагүй ECG-нийг AECG, нөгөөхийг нь BECG-гээр дуудаад явчих. Удалгүй бүгд тэмдэгнүүдээ авч дуусгаад хөтлөгч дараагийн 10 хоногт бэлдэх энэ шавууны дуу болох гялалцсан од дууг танилцуулав. Энэ дуу Мөндэгийн өмнөх амьдралд нь бүр нэлээн алдартай болоод төрийн албаны шалгалтанд бэлдэж байсан Мөндөө хүртэл бүжгийн хөдөлгөөнүүдтэй нь ер нь танил юм гинэ. Гэхдээ мэдээж бүжиглэж чадахгүй л дээ. Зүгээр л нүдэрээ танил шүү. Бүжиг нь нэлээн хэцүү болохоор хажууд нь байсан зарим оролцогчид 10 хоног байтугай 1 сар өгсөн чадахгүй юм байна гэж ярьцгаана. Манай хүн ч гэсэн нөгөө саяхан олж авсан чадвараа идэвхжүүлээд шөнө бэлтгэл хийтэл чадварынхаа ачаар ядраагүйч өлсөд уйлгын холгүй юм шалан дээр хөвтөж байтал манай сахиусан нингэр хөөрхөн шаргадаст маань ирээд идэх юмнасаа хуваалцаад энэ хоёр маань бас хөөрхөн яриа өрнөдөд багч гисэн тутансаад авнаа. Маргааш өглөө нь бүжгийн бэлтгэлийн үеэр мөндөө сайн бүжиглэж чадахгүй байж байгаад багштай би чамайг өндөрөөр үнэлчихсэн юм шиг байна. Ийм байх юм бол дараагийн үнэлгээнд ямар ч боломж байхгүй энэ гэд нилээд хатуухан загнуулаад авав. Тэгээ манай хүн багштай загнуулаад сэтгэлээр унах юм болов уу гэсэн гомдхон битгээл баг одоо ингэж загнуулаад сэтгэлээр унсан царай гаргаж байгаа дараа нь сайжрах юм бол нэвтрүүлэгт үнэхээр гоё материал болно доо ухааны бодчихсон зогсож байгаа юм чинь. 10 өдөр өнгөрч үнэлгээний өдөр болов. Үнэлгээ доороосоо буюу 77 дугаар байрнаас эхлээд нэг хэсэг дараалал явахыг сонсоод сүүлийн байранд хүүхдүүд улам их сандарч сайн үзүүлж чадахгүй байхад AECG-ийн гарч ирээд нилээд сайжирсан нь шүүгчдээс магтаал хүртв. Үнэлгээч дараалалаараа явсаар манай сахиусан тэнгэрч дажгүй үзүүлбэр үзүүлсэний дараа Мөндэгийн маань ээлж болов. Мөндэг тест дээр гарч ирэхийг хараад нөгөө бүжгийн багш нь сайн дуулаад муу бүжиглэх байх дөө гэж бодож байсан чинь манай хүн бүрийн бодож байснаас сайн бүжиглээд шүүгчд оролцогчдыг гайхшруулаад авав. Үүнийг хараад нөгөө бүжгийн багш нүд нь орой дээр гарan 2 өдрийн өмнө л энгийн хөдөлгөөнч хийж чадахгүй байсан штэ гэд мэйл гайх хастай. Тэгсэн яг манай хүн анхны үзүүлбэрийн 1 оноо дээр нэмээд дасгал хийж даалгавар биелүүлээд авсан нийт 3 оноогоо 2 өдрийн өмнө бүжиг дээрээ нэмээд бүжгээ сий болгосон л гар байна л дээ. Дуугаа сайн дуулаад бүжгээж дажгүй бүжиглээд эхлээд мэл гайхаж байсан бүжгийн багш сүүлдээ бүр бахархчихсан. Дөнгөж үзүүлбэрээ дуусгангууд нь л нүд нь гэлэлзаал мөндөө сайн байлаа гэж магтахад манай хүний хүсэж байсан өсөлтийн стратеги нь биелвэ гэж.
Бусад шүүгчдийн ч мөн адил магтаж байтал бүжгийн багш Мөндэгээс яаж 2 хоногийн дотор ингэж сайжирч чадсныг сонирхон асуухад Мөндэ би маш сайн бүжгэлдэг найзаасаа тусламж авсан гэд манай Сахиусан тэнгэрийг нэрлэв. Хэдийгээр бүжгийн системээр сайжруулсан ч гэсэн манай Сахиусан тэнгэр тусалсан нь бол үнэн. Энэ үнэлгээгээр бүх оролцогчдыг цагаан алт, мөнгө, хүрэл гэх зэргээр 4 төвшөнд хуваана. Гэхдээ цагаан алт бол онцгой бөгөөд энэ нь ерөнхийдөө дебют их магадлалтай оролцогчдод өгдөг тэмдэг болохоор Мөндөө өөрийгөө алт авна гэж бодож байтал хайрцаг задлаад хартал цагаан алт гараад ирэв. Энийг хараад манай хүн бүр шок. Би сайжирсан ч гэсэн бүжиг маань дөнгөж сээжтэй гिचгсэн алчин цараагаар нөхсөж байтал ойр байсан Сахиусан тэнгэр маань хараад баг өөрөө цагаан алт авчихсан юм шиг бөөн баярлна. Хажуунаас бас нөгөө ээжийн ирээд баяр хүргэхэд манай хүн энэ одоо юундаа нөхөрсөг арилал байгаа юм. Би чамтай ойртмооргүй байна гэж бодоод бүр байдгаараа муухай царай гаргачихсан зогсоно. Тэгэж байгаад энэ гурван динамик нэх хөөрхөн ээжийн сан аян хоёр маань хоёулаа алт авсан. Манай хүний хувьд бол цагаан алт авчихад баярлахгүй байх нь аргагүй л дээ. Мөндөгийн төлөвлөгөө бол өсөлтөө харуулах байсан ч одоо шууд орой дээр айжа тавьчихаар бусад адилхан цагаан алт авсан оролцогчдтой шууд харьцуулагдах болохоор түүний төлөвлөгөө эсрэгээрээ эргэх магадлалтай. Тэгсэн ч гэсэн одоо нэгэнт болчихсон болохоор эргээр бодож дуу бүжгээ улам хурдан сайжруулахаар шийднэ. Өөр цагаан алт авсан оролцогчид бол мэдээж манай улаан, нийлягаан, цэнхэр өстүүд. Удалгүй 10 хоног бэлдсэн гялалцсан од дууны маань бэлтгэл болж цагаан алт авсан хүмүүс хамгийн урд зогсож мөн ганцаарчсан лицензийг авах боломжтой. Цагаан алтын ард алт, мөнгө, хүрэл зэрэг төвшнгөөрөө зогсож дууны бичлэгээ хийх болов. Манай хүн уулын цагаан алт авсан ч сайн бүжиглэж чадахгүй болохоор хойшлоод алтны хэсэгт ээжинтэй цуг зогсохоор болно. Тэгээл манай хоёр зүгээр байх юм биш. Мөндөө дургуйцаал нөгөөх нь тоож байгаа чимгүй энийг өдөөл сээжийн цагаан алт авчаад хойн зогсоод урам уграхгүй байна уу гэсэн. Манай хүн юунд нь урам уграх вэ? Би сайн бүжиглэж чадахгүй гэд ярилцаж байтал гинэтхэн нөгөө мундаг улаан ус манай хүнээс чи бүжиглэж чадахгүй юм уу гэд асуув. Мөндөө энэ залуу одоо 8 өдөөд байгаа юм байх та. Микрофон камераас аль тав байхад гэж жоохос назав. Энэ улаан уст маань Мөндөгийн өмнөх амьдрал энэ шоуны 1-р байрыг эзэлж байсан юм байна лээ. Тэгээ хэсэг эргэлзэж байгаад 8 бүжиглэхийг харж байгаагүй юм уу гэж зөрүүлээд асуухад нөгөөх нь би үзүүлбэртээ бэлдэж байгаад чинийхийг харж чадаагүй гэд хээвнэг хариулахаар нь л тайвширч дараа тэгвэл сайн хараарай гэсэн чинь айгүй хөөрхөн царайгаар окей гэд яваад өгдгийг. Тэгээ шоуны дууны бичлэгт орсны дараа бүх оролцогчдод 1-7 хоногийн амралт өгсөний түүний эхний 4 өдөр нь дарааллаад манай хүн өвчтөе орондоо хэвцсэн байдаг юм. Зураг авалтаа дуусгаад дөнгөж гэртээ орж ирээл ухаан алдаад дебют хийхээс өмнө өгтөсөн төвхтэй. Арай гайгүй болоод дасгал хийнгийн зурагтаар хөгжмийн нэвтрүүлгийн сувагт айдол шоуны бүх оролцогчдын цуг үзүүлбэр үзүүлсэн гялалцсан од дууны маань бичлэг цацагдах цаг болов. Онлайн комментуудыг харвал ер нь л хүмүүс нэг их өөдрөг үзэлтэй биш байгаа нь харагдана. Үзүүлбэр эхлэхэд шүүгчдийн маань нэг энэ хөөрхийгч үзэгчдээс өмнөх улирлын шоуныхоо төлөө уучлал гуйж энэ удаад үзэгчид пэнүүд эцсийн дебют хамтлагийн гишүүдийн тоог шийдэх, гишүүдэд өвөрөг өгөх, мөн таалагдахгүй оролцогчоо эцсийн хамтлагаас хасах хэрэгтэй гэдгийг дуулгана. Тэр орой Мөндөө орондоо орчихсон гялалцсан дууны үзүүлбэр гарчихсан юм чинь интернет орж комментуудыг шалгахыг гээд ортол үзүүлбэр дээр камер өөрийнх нь царайн дээр 3 секунд тогсныг харав. Ядаж байгаад тэрэнд бүрцгэр. Үүнийг хараа манай хүн царайгаа сайжруулахар шийдэнгээ гүйлгэж байтал хүмүүс аль хэдийн цагаан алтны зэрэглэлтэй оролцогчдыг жагсаагаад пост оруулчихсан. Доорх комментэд нь зарим хүмүүс түүнийг магтаж өөрт нь санал өгнө гэж бичсэнийг хараад манай хүнд нэг л сонир санагдана. Хүмүүс зүгээр л өөрт нь таалагдж байгаа болохоор мөнгө, цаг хугацаагаараа өөрт нь хөрөнгө оруулна гэхээс хараад жоохон гайхшрастай. Тэгэж интернетээр гүйлгэж байгаад гинэт би одоо аль статаа ихэнд тавь сайжруулах вэ гэж бодоод статус цонхоо дуутал түүн дээр цэнхэр цонхон дээр та амжилттай 1000 хүнд сэтгэл төрүүллээ шин чанараа сонгоно уу гэсэн байв. Гялалцсан рулет ч эргэж байгаад зогсоход сонгогдсон шин чанар нь бодоод үтсэн чинь чиний зөв юм байна гэсэн төвшний чадвар очлоо гэв. Энэ чадвар нь түүний хэлсэн үг сонсогчдыг итгүүлдэг гэсэн тайлбартай байх бөгөөд идэвхжих магадлал нь 35%-тай.
Маргааш баш нэвтрүүлгийн байранд хөтлөгч тайзан дээр өнөөдөр анхны багийн үнэлгээний даалгаврынхаа багуудыг шийднэ гэдгийг зарлав. Яа шийдэх вэ гэхээр нэг нэгээрээ гарч ирээд энэ харагдаж байгаа хайрцаг дотроос тоотой бөмбөг суглаад тэр сугасан бөмбөгнийхөө дарааллаар энэ харагдаж байгаа 5 самбарын аль нэгийг сонгоод зогсно. Эдгээр самбарууд дээр алдартай энтертайнментуудын нэр байх бөгөөд нэг багийг ихтэй 14 оролцогч сонгоно. Тухайн багийг сонгосон оролцогчдын тоо 14-өөс хэтэрбэл тухайн оролцогч багт аль хэдийн байгаа хүмүүсээс өөрөөсөө доогуур зэрэглэлтэй оролцогчийг түлхэж гаргаад оронд нь орж болно гэсэн үг. Жишээ нь хүрэл зэрэглэлтэй оролцогч бөмбөг сугалахдаа 4-ийн тоог суглаад хамгийн ихэнд шахуу самбар дээрх 5 энтертайнментаас дуртайгаа сонгоод байж байтал түүний сонгосон багийг 14-өөс дээш хүн сонгож ирээд сүүлд ирсэн 45 тоотой бөмбөгтэй оролцож мөнгөн зэрэглэлтэй бол 4-ийн тоотой ихэнд энэ багийг сонгосон оролцогчийг энэ багаас гаргаж чадна гэсэн үг. Дөрмийг сонсонгоо БЭС-ийн хажуу тийшээ мөн дээр рүү гартал мөндөө илүү царайлаг болчихсон мэт түүн санагдаад байж байтал мөндөгийн цаанаас шаргал өст маань гарч ирэхийг хараад мөндөө илүү царайлаг харагдсан нь сон аяанаас болсон байна гэд бодчихдгийг. Үнэн бол мөндөө үнэхээр илүү царайлаг болсон. Уурчин чадвараа сонгочхоод гялалцсан од дууны үзүүлбэрийнхээ нэг оноог царайны стад руугаа нэмээд царайгаа бие хасах болгочихсон. Удалгүй мөндөгийн ээлж бол цайр цагнаас бөмбөгөө сонготол 12 гэсэн тоо байв. БЭС-ийн түүнээс аль энтертайнмент сонгохыг нь асуухад мөндөө аль нь ч хамаагүй энд байгаа бүх энтертайнментууд алдартай. Би зөвхөн багт байгаа гишүүдийг нь харна. Багийн гишүүдл чухал гэдгээ хэлээд хамгийн өндөр зэрэглэлтэй оролцогчтой багийг сонгов. Сонгосон багт нь 2 алтны зэрэглэлтэй оролцогч байх бөгөөд нөгөө 2 нь манай гол хоолой ирлээгээд бөөн баяр. Тэгээ сайхан байж байтал дараагийн багт ирсэн оролцогч нь АЭС-ийн байвал яах вэ? Манай хүн 2 ИС-ээс хол байх гад бүр бүтдэгвэ. Мөн манай хөөрхөс сахиусан тэнгэр сон аян, цэнхэр ус рүү чануу, БЭС-ийн гээд хүмүүс орж ирснээр 14 болж баг бүрдв. Дараа нь дэлгэцэн дээр сонгосон энтертайнментийн нэр мөн 14 оролцогчийн бөмбөгний дугаар байх бөгөөд мөн доор нь холих гэсэн бичиг байв. Хөтлөгч хамгийн түрүүнд энэ багийг сонгосон хүн гарч ирээд дэлгэцэн дээр товшно гэхэд нэг залуу гарч ирээд товшоход оролцогчид А, Б гэсэн 2 сагт хуваагдав. Тэгээд л хөтлөгч 14 гишүүн 7-7-гоороо хуваагдаад нөгөө багтаагаа өрсөлдөх ёстой гэдгийг тайлбарлаад энэ хэсэг маань дуусна.